За 19 оны математикийн Е-шийн 12 дугаар бодлого. За тэгэхээр А тэнцүү 5, за Б тэнцүү 3 бүхэл 2019-2018 бол за энэ үсэгт илэрхийллийг хялбарчилж утгахыг олоорой гэсэн байна. За тэгэхээр эхлээд энийг одоо хялбарчлаад дараа нь энэ А Б-ийн хооронд тоог нь орлуулаад тэгээ бодох нь байна. За тэгэхээр эхлээд хэдүүлээ энэ хаалтан дотор байгаа тоогоо бодчихъя. За эхлээд энэ дээрээ шууд хуваараа өгөөд ижил хуваартай болгоод хооронд нь асах юм бол энэ язгуур А дээр нэмэх нь Б гэдэг хуваарийг энд өгөөд энд бол язгуур доор А-гаас асах нь язгуур доор Б гэсэн одоо ийм хуваар өгөөд хооронд нь үржүүлэх юм бол язгуур доор А-гаар үржүүлээд А. За нэмэх нь язгуур доор АБ. За нэг хуваартай болгоод өччихье. За язгуур доор А-гаас асах нь язгуур доор Б гэдэг маань бол томьёогоороо хооронд нь үржүүлэхээр А-гаас асах нь Б болчихно. За хасах нь за энийг бол одоо хаалтан дотор биччихье. За язгуур доор АБ хасах нь Б гэж. За одоо хэдүүлээ хаалтаа нэх юм бол А дээр нэмэх нь язгуур доор АБ-гээс хасах нь язгуур доор АБ тэгснэ. Энэ хасахын нэмэх нь Б болох нь байна. За тэгээд энэ зураасыг зураад төгөлдөр хоёрын зураас зураад А-гаас асах нь Б гээд за дээдлэлт нь бол энэ хоёрын хооронд сүр тэмдэгт болохоор хуваагдана. За энэ дээр А дээр нэмэх нь Б хуваах нь А-гаас асах нь Б болж байна. За одоо үүнийг одоо энэ хаалтан доторхойг олцсон одоо энтэй үржүүлээ ардлын доотой. За хаалтан доторхойг бичих юм бол А дээр нэмэх нь Б хуваах нь А-гаас асах нь Б үржигнэ. За А-гаас асах нь Б гэж байна. За доор нь энэ байгаа зүйлээс бол хэдүүлээ А-г хаалтын өмнө гаргачих болох юм байна. А квадратаас А-г хаалтын өмнө гаргаад А Б дээр нь бол одоо Б болно. За ингээд за нэлээд их зүйл хураагдаж байна. За энэ дөрвөн хоорондоо хураагдаад за нэгийг хуваах нь А болж байна. За тэгэхээр А маань бол 5 гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол нэгийг хуваах нь 5 буюу Е хэлбэр зөв хариулт болох нь.